хичээлээр SPS программын зэсүүд болох file edit, view data, transform, analyze, Windows зэрэгцснүүдийн ерөнхий мэдээлэл болон өгөгдлийг шүүх, split file буюу нөхцөл сонголт болон бүлгүүдээр ангилж шинжилгээ хийх хичээлийг бүгдээрээ үзэх нэ. Өмнөх хичээл дээр үзсэн интернет банк хэрэглэгчдийн судалгаан дээр өнөөдрийн хичээлийг мөн үргэлжлүүлэн үзнэ. SPS Statistic 25 программын маань file, edit, view, data, transform, analyze, graphs, utilities, extensions, window, help гэдгээр бол зэсүүд байгаа. File зэс бол шинэ файлыг бол нээх, бусад программаас бол дата файлуудыг оруулж эргэх, хадгалах, экспорт буюу конверт хийх юм үйлдэлүүдийг бол хийдэг. Edit зэс маань бол үйлдэлээ буцаах, өгөгдлийг хайх, шүүх, хуулах зэрэг командуудыг бол энэ edit зэсэн дээр бол хийн. View зэс маань бол харагдах хэлбэр байдлыг бол өөрчлөхөд тийм ээ, фонт, toolbar болон датаны хэлбэрүүдийг өөрчлөхөд бол энэ view зэс рүү орно. Data зэс маань бол өгөгдөл удирдах тохиргоонууд бол байдаг. Өөрөөр хэлбэл select case, split file, ингээд sort case, sort variables зэрэг Excel-ийн функцүүдтэй ижил ийм үйлдэлүүдтэй зэстэй. Transform маань мөн ижил өгөгдлийг хувиргах холбоотой тохиргоонууд бол байгаа. Compute variable тийм өгөгдлийг ранглах, record буюу дахин кодлох, эдгээр random number буюу санамсаргүй байдлаар төвийн хэмжээг сонгох тийм ээ. Эдгээрийг бол энэ transform зэсээр бол хийх нэ. Харин analyze зэс бол SPS программын маань хамгийн гол зэс. Энэ analyze зэснээс бол бүх төрлийн агсан болон анхан дунд шатны бүх төрлийн шинжилгээг бол энэ analyze зэснээс бол хийн. Graphs бол ойлгомжтой тийм ээ. Энд бүх төрлийн графикийг бол энэ graphs зэсээр бол байгуулах боломжтой. Utilities extensions хоёр бол маш нарийн агсан түвшний шинжилгээг бол найруулжсан юм шинжилгээнүүдийг энэ хоёр цонхны энэ зэсний тусламжтай бол хийдэг. Windows зэс маань бол SPS-ийн цонхтой холбоотой мэдээллийг бол бидэнд харуулдаг байна. Help зэс бол ойлгомжтой. Ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй бол энэ зэс рүү ингэж хандах нэ. Өнөөдрийн хичээлээр дата зэсний өгөгдөл удирдах тохиргоо буюу select case, split file энэ хоёр зэс дээр нэмэгдээд sort case болон sort variables гэсэн энэ хоёр үйлдэлүүдийг үзэх нэ. Эхлээд split file зэсийг үзье. Split file зэсг маань бол өөрөлдвөл файлыг бол хоёр группт хуваах ийм зорилттой. Analyze all cases, don't create groups гэдэг бол бүх кейс дээр ямар ч бүлэгт бол хувааж ангилаагүй гэсэн үг. Compare group гэдэг нь болохоор хоёр бүлэгт бол хоёр болон түүнээс дээш хөлбөрүүдийн тоогоор бол группүүдэд ангилж хувааж үзэн гэсэн үг. Organize output by groups гэхээр гарч ирсэн мэдээллийг өөрөлдвөл гарч ирсэн үр дүнг группээр нь харуулна гэсэн үг байна. Эдгээр гурван сонголтоос бол хамгийн их ашиглагддаг нь бол compare groups гэдэг энэ сонголт бол хамгийн их ашиглагддаг. Compare groups гэдгээ сонгоод жишээлбэл таны хүүс гэдэг асуултыг compare groups буюу groups based on гэдэг хоосон талбар руу оруулъя. Энэ доор харагдаж байгаа sort file grouping variables гэхээр групплж байгаа variable ингээд сортлж, файлаа ингээд сортлж харуулна. Эсвэл файл маань аль хэдийн сортлогдсон байгаа гэвэл энийг бол сонгох нь. Эхлээд sort file by grouping variables гэдэг хэсгийг бол сонгоё. Ингээд таны хүүс гэдгийг группээр хуваах, харьцуулах гэдэг сонголтыг сонгоод окей дарлаа. Үр дүнгийн цонхон дээр маань бол sort case by A1 буюу A1 дугаартай асуултыг сортлоод split file буюу хоёр хэсэг ингэж split file гэж файл бол хуваасан гэдэг юм мэдээлэл бол ирж байна. Одоо бүгдээрээ analyze зэсний өмнөх хичээлдэр үзсэн descriptive statistics-гээс frequency гэдгээс сая
таны хүс гэдгийг хуваасан юм байна. За таны хүс, таны нас гэдэг хоёрыг шинжилж үзье. За хэрвээ ажиглаж байвал таны хөөс гэдэг маань эрэгтэй, эмэгтэй гэдгээр бол автоматар бол хуваагдаад ингээ хоёр бүлэгт бол хуваагдаад за тэр бүлэг тус бүрийнхаа давтамжийн өснөгт за хувь ингээд өсөн нэмэгдэх хувиар ингэж гарч ирсэн байна тийм ээ давтамжийн өснөгтүүд маань. За хэрвээ дата цэснээсээ split file гээд энэ хуваасан группт хуваасан value группт хуваасны буцааж reset хийж устгахгүй бол энэ маань цаашаа бүх асуудалт дээр ингээд группүүдэд хуваасан чигээрэл ингээд яваад байдаг. За тийм учраас энийг reset хийж устгах хэрэгтэй. За ингээд устгалаа. За устгаагүй байхад ямар байсныг одоо бүгдээр үзье. Analyze-ны descriptive statistic гээд за таны хүс, таны нас хоёр. За энэ тохиолдолд болохоор таны нас гэдэг маань бол ямар нэгэн хүйсийн ангиллалгүй гарч ирж байна тийм ээ. Зөвхөн 18-аас 25 гэдэг ингээд өгсөн дөрвөн хувилбарынхаа дагуу л гарч ирж байна. Гэтэл split file хийсэн маань бол шууд таны настай ингэж cross tab буюу ингэж хамааралтай болоод ингээд хүйс маань насаа дахиад ингээд дотор нь задлаад дэлгэрэнгүй юм маш гоё үр дүнг харуулж байна гэсэн үг. За дараагийн үзэх зүйл бол select case буюу өвдөл шүүх юм тохиргоо байгаа. За эдгээр тохиргоонуудыг ашиглаад энэ select case гэдэг нь бол тухайн тохиолдол дээр бол шинжилгээ хийж зөвхөн тухайн тохиолдлыг сонгож авсан тохиолдолд шинжилгээ хийж байна гэсэн үг. За all case гэхээр ямар нэгэн сонголт авах бүх кейсээ бол харуулж байна тийм ээ. За if condition is satisfied гэх юм бол за ямар нэгэн нөхцөл хүчин шүүн гэсэн үг байна. За 3 дугаарт нь random sample of cases гэхээр бүх өгөгдлүүдээс санамсаргүй байдлаар ямар нэгэн төвөрийг явах нь сонгож авах нь. За 4 дугаарт нь based on time or case range гэхээр за ямар нэгэн range тогтоогоод тэдгээр завсартаа тулгуурлаад за өгөгдлүүдийг шүүж авах нь. Тэгэхээр за use filter variable гэхээр за ямар нэгэн фильтр буюу Excel-ийн фильтр зэстэй ижилхэн үйлдэл хийх нь тийм ээ. За эдгээр 5 сонголтоос хамгийн их ашиглагддаг нь бол 2, 3, 4-р энэ сонголтууд бол хамгийн их ашиглагддаг. За хамгийн их ашиглагддаг энэ if condition is satisfied гэдгийг бол бүгдээрээ одоо туршиж үзье. За if нөхцөл бичнэ гэсэн үг. За таны хүйс гэдгийн value-г харъя. За 1 гэвэл эрэгтэй, 2 гэвэл эмэгтэй байсан байна тийм ээ. За тэгвэл хэдүүлээ тухайн тохиолдол буюу зөвхөн эмэгтэйчүүд дээр шинжилгээ хийж үзье. За тийм учраас таны хүйс гэдгийг энэ хоосон талбар руу оруулаад тэнцүү эмэгтэй нь 2 тийм ээ. 2 гэдэг кодтой учраас ингээд оруулаад өгнө. За continue дарлаа. Окей дарлаа. За одоо ингээд фильтр хийгдсэн шүү. Энэ маань ер нь бол Excel-ийн фильтр гэдэг зэстэй бол ижилхэн. Analyze-ны descriptive statistic frequencies гэдгээс за таны хүйс, таны нас хоёрыг за таны нас гэдгийг буцааж оруулаад боловсролын түвшинтэй хамт харж үзье. За ингээд оруулаад ирсэн тохиолдол зөвхөн эмэгтэйчүүд дээр л хийж гэнэ гэсэн үг. Эрэгтэй хүмүүсийг бүгдийг яах нь хасчихсан гэсэн үг байна. За 30 эмэгтэй байгаа юм байна. За нийт судалгаанд минь бол 50 хүн оролцсон байв. Төвөр нь бол 50 байсан. За эдгээр 30 эмэгтэй маань боловсролын түвшин бол задлж харуулж байна тийм ээ. Давтамжийг нь 25, 3, 2 буюу дээд мэргэжилтэй 25, тусгай мэргэжлийн 3, бүрэн дунд мэргэжилтэй 2 гэд ингээд тус бүртэн задлаад харуулж байна гэсэн үг. За if condition бичих нь бол ийм байх нь. За дараагийнх нь бол random sample. За энийг устгая. Reset гэдэг ингээд устгах чинь. За random sample of case гэхээр нийт өгөгдлүүдээс санамсаргүй байдлаар түүн гэсэн үг. За кейсүүдийг бол сонгоно гэсэн үг тийм ээ. За энэ approximate mortality гэхээр одоо нийт кейсээс одоо хэдэн хувийг ойролцоогоор тийм ээ хэдэн хувийг авах юм бэ гэдгийг нь бол өөрөө тохиол зааж өгнө. За жишээлбэл 20% авъя тийм ээ.
20%. За энэ exactly гэдэг нь бол дараагийн тохиолдолд үзье. За 20% авна гэж үзээд нийт кейсийн 20% л авч шинжлэх гэдэг шүү дээ. Continue дарлаа. Окей. За ингээд энийг data views руу ороод үзэх юм бол энэ маань бол програм маань автоматар санамсаргүй байдлаар нийт 50 төгрөөс маань 20% сонгож авсан байгаа гэсэн үг. За сонгогдоогүй кейсүүд маань буюу өгөгдлүүд маань ингээд хар тэмдэгтэр ингээд дарагдсан гэсэн үг байна. За эндээс одоо шинжилгээ хийж үзэхэд за дахиад боловсролын түвшинг оруулаад одоо өрхийн орлого гэдгийг оруулах тийм. Ингээ оруулаад үзчих. За ингээ шинжилгээ хийгээд үзэхэд ерөөсөө яах нь үлдсэн нь бол 16 хүн л үлдсэн байна тийм ээ. За санамсаргүй байдлаар бол 20% тусна тийм ээ. За тэгвэл дараагийн тохиолдолд exactly гэж байна тийм ээ. За яг өөрөлдвөл хитээс хэддгээр кейс хүртэлхийг сонгох юм бэ гэдгийг нь бол энд оруулж өгнө. За жишээлбэл 3-аас за 17 дугаар өгөгдөл хүртэлхийг за 27 дугаар өгөгдөл хүртэлхийг сонгож аваад тэрэн дээрээ тухайн тохиолдолд шинжилгээ хийя гэж үзье. Ингээ окей дарлаа. За ингээд харж ивэл сонгогдоогоонууд нь бүгдээрээ хар болоод гараад ирсэн байна тийм ээ. За энэний дараагийнх нь ингээ мөн ижил analysis descriptive statistics frequency гэдэг сонголтоо хийгээд анализ хийхэд бол үр дүн нь бол энэ сонгогдсон эдгээр өгөгдлүүд дээр бол гарч ирнэ гэсэн үг. За select case за энийг устгах чинь based on time or range за энэ мөн range тогтоож байна тийм ээ. За өөрөлдвөл хитээс хэддгээр кейс хүртэл юм бэ? За 4-өөс 17 дугаар за 14-р кейс хүртэл 10 кейс сонгож авъя тийм. Окей дарлаа. За дахиад data views руу орох юм бол 4-өөс 14 хүртэлх маань бол бидэнд сонгогдсон учраас ингээд дарагдаагүй. За бусад кейсүүд маань бол ингээд бүгдээрээ ингээд дарагдсан байна гэсэн. За энэ дээр шинжилгээ хийгээд үзэхээр мөн ижил ингээд гараад ирнэ тийм. За өөр ямар нэгэн за ингээд гараад ирж байгаа гэсэн. Нийт яг нь 9 л хүн байна гэсэн үг байна тийм. Ингээд нөгөө нийт 11 хүн байх нь тийм ээ. Missing гэдэг нь бол 2 хүн хоосон орхисон юм айл эсвэл алдаатай утга байна гэж харуулж байна. Ингээд нийт сонгогдсон 11 утгаас ингээд хоригдлын хадгаламж үйлчлэгийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэдэг өгөгдлийнх нь хариултуудын дагуу яах вэ ингээд гараад ирж байгаа гэсэн үг байна. За дараагийн эцэс бол за бид сая split file болон select case-ийг бол үзсэн тийм ээ. За sort case гэдгийг бол үзье. За sort case гэхээр ер нь бол Excel-ийн сортлох командтай бол ижлэхэн. За жишээлбэл case буюу мөрийн дагуу сортлж гин гэсэн үг. За таны за боловсролын түвшин гэдгийг сортлъя. За боловсролын түвшин сортлохдоо scan sort order гэдэг нь бол дараалал гэсэн үг тийм ээ. Дарааллыг хэрхэн сортлох вэ гэж байна. За scanning гэхээр өсөх дарааллаар бол сортлно. За scanning гэхээр бол буурах дараалал бол тийм ээ. За бүгдээрээ scanning буюу өсөх дарааллаар гэдгийг сонгоод окей дарлаа. За одоо ингээд таны нас буюу боловсролын түвшин буюу 3 гэдэг энэ багнаа харах юм бол бүгдээрээ сортлогдсон байгаа гэсэн үг. 1-ээс 3 гэж зөвхөн 3 дугаар баг нь маань л ах нь тийм ээ. Сонгож авсан баг нь маань сортлогдсон байгаа гэсэн үг байна. За дахиад data засны sort case за энийг устгаад за таны нас гэдгийг за одоо харин scanning буюу буурах дарааллаар сортлж үзье. Окей дарлаа. За энд бол нас гэдэг маань бол 2 дугаар асуулт байсан байна тийм ээ. За өөрөлдвөл 2 дугаар баг нь маань буурах дарааллаа эренбэлэгдсэн байна уу үгүй юу гэдгийг харъя. За ингээд 4 3 2 1 гэх мэтчлэн хамгийн сүүлд нэг буюу ингээд буурах дарааллаар эренбэлэгдсэн байна тийм ээ. За data засны
sort case гэдгээс энийг ингээд буцааж ороод reset дарчиж болно. За дараагийн тохиолдолд бол sort variables буюу хувьсгчдаа энэ variable view хэсгээ бол сортлж чинь гэсэн үг. За юугийн сортлох юм бэ тийм ээ? Нэрийн дагуу сортлох юм уу? За type буюу төрлөөр нь сортлох юм уу? Өргөнөөр нь сортлох юм уу тийм ээ? Decimal буюу харвтын орны наривчлалаар нь сортлох юм уу? За label буюу энэ хэсэгт харагдаж байгаа тухайн нэрийг илэрхийлж байгаа ерөнхий хэлбэрээр нь сортлох юм уу? За value буюу энэ кодлсон байдлаараа сортлох уу? За алдаа гарах тийм ээ, алдааны утгаар нь сортлох. За ингээ хэмжигдэхүүнээр нь сортлох гэх мэт ингээд олон төрөл байгаа. За sort order бас мөн түрүүнийхтэй бас ижилхэн sort case гэдэгтэй ижилхэн ascending гэхээр өсөх дараалалаар, за descending гэх юм бол буурах дараалалаар бол сортлон. За одоо бүгдээрээ measure гэдэг хэмжигдэхүүнээр нь за буурах дараалалаар нь сортлж үзье. Окей. Дарлаа. За ингээ measure маань ингээ буурах дараалалаар ингээд сортлогдоод за асуултууд маань ингээд ороод ирсэн байна тийм ээ. За ажиллаж байгаа A1 маань бол хамгийн ихэнд байсан. За ингээд яах нь өгөгдлийг хувиргахта дата цэсний эдгээр цэснүүд бол хамгийн ихээр ашигладаг ах нэ. Ингээд дараагийн хичээл дээр бүгдээрээ хамаарлын шинжилгээ болон за шинэ variable буюу шинээр хувьсгч үүсгэх гэсэн энэ хичээлийг үзэх нэ.